За энэ дээр бид нар өмнө нь бас яг төсвийн тодтгол хилцэхэд гарч ирсэн асуудал гараад байна. Тэгэхээр өнөөдөр бид нар төсвөө оруулаад ирчихсэн, өргөн барьсан, өргөн мэдүүлсэн төсвийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Тэгэхээр нэгдүгээр хэлэлцүүлгийн үр дүнд их хурлаас чуулганы дэгийн тухай хуулийн дагуу энэ зүйл заасны дагуу асуулт асууж үг хэлсний дараа төсвийн төсөл нь төсвийн тухай хууль, төсвийн доктортой байдлын тухай хууль заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулнаа гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар өнөөдөр энэ санал хураалтыг хийх ёстой болчиход байна. Гэтэл яг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлагад төсөв нийцээгүй байгаа. Дүн нь өөр байгаа. Мөн улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө маань сая л дөнгөж яригадаад дуусч штэ. Тэгэхээр энэнд нийцсэн эсэх талаар бид нар өнөөдөр яаж санал өгөх юм бэ? Тэгэхээр энэ дээр гормын санал төсөв хэлэлцээг хойшлуулах гормын саналтай байна. Ямар ч байсан энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөгөө эцсийн найруулгаар нь бид нар харж ээж энэндээ нийцэж гин үгүй юу гэдгээ бид нар шалгаж үзмээр байна. Дээрээс нь одоогийн байгаа энэ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу нийцсэн байдлаар төсвөө ер нь бол бид нар харах ёстой шүү гэдгээ бас анхаарч үзмээр байна. Тодтгол дээр бид нар алдаа гаргасан штэ. Ээлжид бусаар